Moscow's communication with its neighbors depended squarely on a few selected people, translators and interpreters. They were more than more interlocutors, rendering words from one language in another. Translating means to relate Moscow's interests and policies, to transform Moscow concepts into native terms, and render native concerns in the appropriate imperial language. They were, in other words, a critical tools of Moscow's policies and principal actors in the long process of colonization of the natives' consciousness. Хүчүүдтэйгээ харилцаж байгаа Москвагийн харилцаа холбоо бол хэдхэн сонгогдсон хүмүүсээс маш их хамааралтай байсан. Эд бол орчуулагч нар буюу хэлмэрч нар байсан. Тэдний хийдэг ажил нь нэг хэлнээс нөгөө хэлэнд хэлэнд үгсийг хөрвүүлэн орчуулахаас илүү их ач холбогдолтой. Орчуулна гэдэг нь Москвагийн хувьд бол түүний улс төрийн бодлого болоод улс төрийн ашиг сонирхлыг орон нутгийнханд аль болох ойлгуулах, орон нутгийнхны нэр томьёонд хувиргах, орон нутгийнхны үл ойлгох болон зөрчилдөх альва нэр томьёо ойлголтыг эзэнт гүрний хэлээр хийлдэг найрсгаар илэрхийлэх. Өөрөөр хэлбэл орчуулагч хэлмэрч нар нь орон нутгийнхны оюун санааг эзлэн авах гэсэн урт удаан хугацааны колоничлалын үйл явцын гол оролцогч. Үүндх Москвагийн бодлогыг хэрэгжүүлэгч хамгийн чухал хэрэгсэл байсан. Disparate peoples and tongues along southern and eastern frontiers of Russia were connected not only by political legacy of Golden Horn, but also by Tatar language, which remained lingua franca from North Caucasus to steppes of Central Asia. To maintain communications, Moscow employed a staff of translators, privodniki, and interpreters, tolmach, at the Foreign Office. Two groups occupied different positions in official hierarchy. Translators were literate, translated written documents, and were paid far better than the interpreters, who were usually illiterate and could only interpret orally. Москвагийн зүүн болоод өмнөд хилийн дагуу орших олон янзын хил, соёл бүхий, олон янзын хүмүүстэй харилцах харилцаа бол Алтан ордны улс төрийн өвд төдийгүй Төв Евразийн тал нутгаас хойд Кавказын улс хүртэл лингва франца буюу даяарчлалын хэл болж үлдсэн татар хэлний уламжлал дээр шууд суурилдаг. Байнгын харилцаа холбоо тогтоохын тулд Москва орчуулагчдын багийг гадаад харилцааны офис дээр ажиллаулдаг бөгөөд энэ дотроо орчуулагч нар, переводчики and хэлмэрч нар буюу толмач гэж хоёр хэсэгт багтдаг. Энэ хоёр хэсэг, хоёр төрлийн мэргэжил бол түшинлийн шатлан захирсан тогтолцоон дотор бол хоёр өөр байр суурийг эзэлдэг. Ягаад гэвэл жишээлбэл орчуулагч нар бол бичиг үсэг мэддэг, бичгийн баримтыг орчуулдаг, хэлмэрч нараас илүү цалин авдаг юм хүмүүс. Харин хэлмэрч нар бол бичиг үсэг мэддэггүй, зөвхөн аман орчуулга хийдэг хүмүүс байжээ. Despite an obvious need for translators and interpreters into Tatar and other local languages, Moscow was invariably and desperately short of both. Complaints about the matter from local authorities were common. In 1589, Tersk voivode Andrei Hovorotsin wrote to Moscow, "There is a great damage to your sovereign's case here, because the lack of interpreters, there are no interpreters to be sent to Shamkhal, Georgia, Tumen, Cherkasens, and other lands. They sent to us interpreters from Astrakhan. They were former captives, and some of them were freed a year ago, and others less than a year. And we, your servants, don't dare to dispatch such interpreters." Орчуулагч болон хэлмэрч нарын хэрэгцээ маш их байхад Москва дахь засгийн төв засгийн газар бол ийм мэргэжлээр хангах тал дээр маш бага анхаарч ирсэн. Жишээлбэл 1580 онд Терскийн захирагч Андрей Хворотсын Москва дэлгээс захидалтаа Терск хотод бол эзэнтэн таны албыг хэрэгжүүлэхэд маш их аюул нүүлээд байна. Яагаад гэвэл
Гүрж, Тюмэн, Черкас болоод бусад газар руу илгээх орчуулагч нар байхгүй байна. Зөвхөн Астраханаас Терск хот руу илгээж байгаа орчуулагч нар бол өмнө нь олзонд байсан, жил бүр түүнээс ч бага хугацааны өмнө олзонд байсан ийм хүмүүс байна. Хэрвээ ийм хүмүүсийг орчуулагч болгож илгээх юм бол эзэн таны албанд аюул учрна гэж имэж ийн гэсэн утгатай. Indeed, most of interpreters were former captives who learned local vernaculars in captivity. One such story is interpreter Ivan Naumo, hired by Foreign Office in 1682, born in Ukraine. He was a Kazakh in Zaporozhian Ost when he fell prisoner to Crimeans and was later sold into slavery in Istanbul. He spent 22 years as a rover abroad and Ottoman military ship before it was captured by a navy of Florence. The Florentines set him free, and after a long journey through the territories of Holy Roman Empire and Poland, Naumo found his way to Moscow. He petitioned to become an interpreter, claiming to speak Greek, Arabic, Turkic, and Italian. After being tested by translators of Foreign Office, he was deemed competent. While the story of Naumo's captivity was rather typical, attestation of this competence was less so. For most interpreters, the subtleties of local language and cultures remained elusive, and even their basic competence was a grave doubt. Үнэндээ бүх орчуулагч нар бол олзлогдсон бөгөөд олзонд байх хугацаанд орон нутгийнхны хэл аялгыг сурсан юм хүмүүс байсан. Нэг ийм жишээ гэх юм бол 1682 онд гадаад харилцааны төвчөнд хөлслөгдсөн Иван Наумо гэдэг орчуулагчид түүх байна. Энэ орчуулагч Украинд төрсэн Запорожийн хасаг бөгөөд Кримтэй ийсэн дайны явцад олзлогдож Стамбул руу болон зарагдсан. Ингээд Италийн Флоренцийн тэнгисийн хүчнийхэнд баригдахаасаа өмнө Османы цэргийн хөлөг дээр 22 жилийн туршид зарлагын ажил хийж байсан. Ингээд Италичууд түүнд эрх чөлөө олгосны дараа тэрээр ариун Ромын эзэнт гүрэн Польшийн нутгаар удаан хугацааны аялал хийснийхээ үр дүнд Москва руу гэртээ харих арга замыг олж авсан. Ингээд Москвад ирснийхаа дараа Наумо бол грек, араб, турк, итали хэл мэднэ ийм хэлний орчуулагч байж чадна гэж өргөдөл гаргаад гадаад харилцааны товчоо түүний чадварыг шалгаж үзээд тэнцэнэ гэж үзсэн. Ийм Наумо шиг түүх намтартай хүмүүс бол тэр үед маш энгийн байсан бөгөөд тэдний мөн орчуулгын чадвар нь ч гэсэн бас адил хэмжээнд энгийн байсан. Ингээд ийм хүмүүсийн орчуулгын чадвар бол орон нутгийнхны хэл соёлыг ихэвчлэн орхигдуулдаг бөгөөд эдний хэлний үндсэн чадвар бол эргэлзээ маш их төрүүлэхээр